Зуны улиралд хэд тослог хүнд хоолыг зохистой хэмжээгээр харин хоол шингээлтийг дэмжих цагаан эдэд түлхүү хэрэглээд мэргэжлийн хоол зүйчид зөвлөдөг. Хоол боловсруулах явцыг дэмжих хэлбэр хэрэглээд үндэсний үйлдвэрлэгч Аподери компанийн сайн нэрийн бүтээгдэхүүнээс авах боломжтой. Сайн таргийн 1 мг-д 10 сая ашигтай бактери агуулдаг учраас пробиотикоор баялаг, эрүүл мэндэд ач тустай. Сахарын хэрэглээгийг хяндаг, биеийн шингээ барьж эрүүл амьдралыг эрхэмлэгч хэн бүхэн тогтмол сайн брендийн олон төрлийн амтад тараг уух нь зохимжтой байна. Манай сүү цагаан эдийн чинь ашигтай бактериуд их агуулгаж байгаа. Тэгээ ашигтай бактериудыг бид нэр авах ёстой хэмжээгээр идэж унаа гэдэг бол нөгөө эрүүл мэнд, нөгөө дархлаа гэдэг энэ олон юм чинь чухал болоод байна. Тэгээ энэ дээр бидний одоо амьдралд өнөөдөр бол хамгийн одоо бидэрт хялбархан, ойрхон бас эдийн засгийн хувьд ч гэсэн боломжтой хэрэгжилчих боломжтой юм бол тараг байгаа даа. Тэгэхээр тарагт чинь бол ерөөсөө л маа чинь ер нь дэлхийр нэг тарганы хөрөнгө чинь дэлхийд даяараа бараг л адилхан төрлийн яг дотроо 3 байна уу 2 байна уу 1 байна уу гэдгээс хамраж өөр байгаад болохоос биш энэ бол ашигтай бактериудыг агуулсан бүтээгдэхүүн бид нарт ойрхон таргалуулж таарч байгаа. Тэгэхээр таргийг бол бид нэр өдөрт одоо жишээ нь 4 аяга сүү цагаан эдийг хэрэглэх ёстой гэж зөвлөмж байгаа ш. Нас одоо нэг өндөр насанд хүрсэн хүмүүс одоо хүүхдүүд одоо тийнейж өсвөр насны хүүхдүүд чинь 4 аяга хэрэглэх ёстой гэж. Тэгэхээр тэрний одоо тал нь 2 аяга ч юм уу одоо дараа ижил 1 аяга тарг ууж яах гэдэг бол бидний эрүүл мэндэд л тустай.